Намайг мандуул гэдэг. Манайх 5 ам бүлтэй. Манай багш бидэнд давсыг зохистой хэрэглэж сураарай гэсэн хичээл орсон. Найзуудаа давсыг ихээр хэрэглэвэл хүний эрүүл мэндэд муу гэдгийг би ойлгож гэрээхэндээ анхааруулж хэлсэн. Нэгдүгээрт цусны даралт ихсэх. Цусны даралт ихсэлттэй хүн зүрхний өвчин, тархины цус харвалтад өртөх магадлал хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад 3 дахин өндөр байна. Тийм учраас хоолныхоо давсыг тааруулж хийгээрэй гэж би ээжтэй байнга захиж хэлдэг. Хоёрдугаарт насжилт богиносох. Нас ахих тусам зүрхний шигдээс тархины цус харвалтаар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Эдгээр өвчнийг хэвийн хэмжээнд барих нь ахмад настай хүмүүсийн давсны хэрэглээтэй шууд хамааралтай байдаг гэж өвөө эмээдээ ч анхааруулж хэллээ. Гуравдугаарт ясны сэргэжилт үүсэх. Ясны кальцийн алдагдал буюу яс сэргэжин хэврэгшгэд хүргэнэ. Ясны сэргэжилтийн улмаас яс хугарах, гэмтэж бэртэх эрсдэл нэмэгдэхийг ахтаач бас анхааруулж хэлдэг. Дөрөвдүгээрт ходоодны хавдар тусах. Монгол улсын хүн амын давсны хэрэглээ нэлээд өндөр. Зарим судалгааны дүнгээр 11.1 грамм. Бүс нутгийг харьцуулсан үзүүлэлтээр баруун бүс нутагт 15 грамм орчим байгааг илрүүлсэн байдаг байна. Миний аавын төрсөн нутаг Ховд аймаг болохоор энэ мэдээллийг өвөөдөө уламжилж хэллээ. Өвөө мэж нутгийнхандаа хэлэг. Гэр бүлийнхээ гишүүдэд давсны зохистой хэрэглээний талаар багж гисэн мэдээллийг хүргэж хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих нь зөв болов уу? Таач гэсэн гэр бүлийнхэндээ миний хэлсэн эдгээр анхааруулгыг уламжлаарай. Насанд хүрсэн хүн хоногт 1.4 грамм орчим, хүүхэд 1 граммаас бага хэмжээтэй давс хэрэглэхэд л бие махбодод хангалттай байдаг.